Сайн байцгаана уу? Ганц улсын гэр бүлээс мэдчилж байна. За ингээд юуны өмнө жүжигчин шүдэр цэцэг болон Зэтерэ Event Hall-ын хамт олондоо хүслийн хорим контент гэдэг энэхүү сайхан хосын хүслийн хоримыг хийж өгөхөөр сайхан контент зохион байгуулж байгаа та бүхэндээ бас дахин баярлсан талархснаа илэрхийлмээр байна. За тэгэхээр бидний хайрын түүхээр аялахаас өмнө бас өөрсдөө товчхон танилцуулъя гэж бодлоо. За намайг Дашнамын Гантлаг гэдэг 1995 оны 9 сарын 2-нд Улаанбаатар хотод төрсөн. За айлын отхон хүү буюу 3 дахь хүү болж мэндэлсэн дээрээ 2 ихчтэй. За тэгээд олон улсын эдийн засаг бизнесийн дэд сургуулийг олон улсын банк санхүүгийн мэргэжилтэд Нэгтлэн бодогч гээд хослсон мэргэжлэр бизнес удирдлагын бакалавр зэрэгтэй. Миний намайг Эрдэнэцэн Дэржийн Мөхтия гэдэг 1988 оны 6 сарын 22-нд Эрдэнэ татад 4 хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд нь болж мэндэлсэн байгаа. Дээрээ нэг ах, нэг эгч, нэг дүүтэй. Шинжлэх ухааны технологийн сургуулийг уул ухаан баяжуулалтын инженерийн мэргэжлээр төгссөн. Мөн хүний нөөцийн менежментээс мэргэшээд тухайн мэргэжлээрээс олон жил ажилласан байгаа. За миний охин бол Гантлагын аялал 2022 оны 12 сарын 8-нд төрсөн. За саяхан дахиад үргэлгээд одоо 4 сард бол 4 сар хүрэж байгаа охин байгаа. Тэгээд эхнэлээс Улаанбаатарт бол төрсөн. За ингээд хэдүүлээ хамтдаа бидний хайрын түүхээр аялцгаая. Мэргэжлээ дэвшлүүлээ. За мэргэжлээр иргэд сэргээ гэж бодоод сургалт хайж алхаж явлаа. За тэгсэн модны хоёрт Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээ Актем гэдэг Актемийн үүдэнд одоо бодоход бол тухайн үед маркетингийн албаных нь хүмүүс байсан. Манай төгсөлтийн баяр болж байна. Орд сонирхоорой гэд хүмүүсийг өрөө зогсож исэн. Тэгэхээр нэг л сургалт хайж байгаа юм чинь бас сонирхоод үзье гэж бодоод тухайн Актемийн бол төгсөлтийн баярт бол өргөдөн орсон. За тэгээд төгсөлтийн баярыг хэлэх гээд байжсэн хөтлөгч нь гээд нэгэн бүсгүй орж ирсэн. Тэр маань бол одоо миний хайр байж байгаа. За тэгээд ямар гайхалтай бүсгүй вэ гэдэг нөгөө анхны харцаар дурлна гэж байдаг бол өстой тэр үед л надад тохиолдсон. Үнэхээр бүр хараад ингээд харцаас салгаж чадахгүй те үг яриа болгоныг нь хараад ямар гайхалтай бүсгүй вэ? Энэ бүсгүйг өөрийн болгочулж гоё доо гэж тухайн үед одоо анх харж байгаа мөртлөө ч гэсэн эр хүний доктор тийм бодол төрж исэн. Тэгээд ер нь яагаад болохгүй гэдэг шийдвэрийг гаргаад би нэг сургалт хайж байгаа юм чинь бас энэ академик судлаад үзье. Тэ иймэрхүү миний мэргэжлийн чиглэлээр сургалт байна уу гэж бодоод маркетингийн албанд шууд орж уулзсан. За тэгээд маркетингийн албатай ороод уулзсан чинь Нэгтлэн бодох хүртэл яг ийм практик сургалт байдгаа тий. Яг энэ чиглэлээр ингээд ажиллах сонирхолтой хүмүүс бол манай сургалтанд суудаг гэхээр окей яг хайжсэн сургалтаа оллоо гэд. Тэгээд дээрэс нь дурлсан бүсгүйтэйгээ одоо нэг сургуульд байх боломж олдсон учраас энэхүү сургуулийг сонгож ороод эсэж орж ийсэн. Тэгээд манай хүн бол багш, би бол шеф болон Актемд бол орж эхэлсэн. Миний хувьд бол өмнө хүүхдийн нислэнд ажиллаж байсан. Хүүхдийн нислэнд 7 жилийн хугацаанд ажиллаад яг зуны яг дэлгэр сайхан цагт нь яг ингээ хүүхдийн нислэнд өнгөрөөд хүүхдийн орчинд өнгөрчдөг. Ингээд яг ханижтайгаа уучрах ингээ боломж нөхцөл нь бүрдэхгүй ингээ яваад байсан. Тэгж аваад би ерөөхдөө за ажлын дараа солиод нэг үзье гэж бодоод өөрийнхөө эзэмссэн хүний нөөцийн менежмент чиглэлээр Актемда хүний нөөцийн менежментийн багшаар ороод ингээд ажилласан байгаа. За тэгээд манай хүн бол багш байж идэг, би шав байдаг. Тэгээд би өөрийгөө яаж илэрхийлэх вэ, өөрийгөө бас яаж харуулах вэ гэдэг зүйл бол миний толгойд байсан л да. Тэнгүүт одоо манайд хичээл орж байгаа багшид би үнэлэгдэх юм бол бас цаашаа багшаараа дамжуулаад нөгөө хүнд бас танигдах боломжтой гэж яг тухайд л бодож байгаа л да. Тэгэл хичээлдээ бол айгүй сайн шамдан сурсан. Тэгээд тухайн үед бол ангийн дараагаар сонгогдоод ангиа манлайлаад тий ангийн дарга учраас багштайгаа нэлээд турч харьцдаг, багш нарын өрөөгөөр орж гардаг тиймэрхүү нөхцөл байдлууд үүссэн. Тэгэл тэр дайлмаараа дурлсан бүсгүйг нэг харчих юмсан тий дахиад нэг таарчих юмсан гэсэн бодлоод л байгаад байсан. Тэгэл 3-7 хоногийн хугацаанд суралцж исэн чинь корона гэдэг зүйл гарч ирээд одоо хамгийн анх Монголд корона орж ирээд карантин болсон. Тэгээ 3-7 хоног сурцсан байж хаад одоо карантинлэгдээд танхимын хичээл орохгүй. Одоо ингээд гэр гэртээ харнаа тий. Одоо ингээд сургалт бол явагдахгүй түр хугацаагаар коронавирус гайг болсон үед эргээд үргэлжилнэ гэд гэрлүүгээ харих шаардлагатай болсон. Тэгэнгүүт чинь л одоо нөгөө мэргэжлээ дэвшлүүд энэ чиглэлээр ажиллая гэд бодсон байсан. Дээрээс нь дурлал бүсгүүдтэйгээ илүү ойртой гэд бодсон байсан бодлын маань талаар өнгөрсөн. Тэгээд карантин болоод сургалт маань хэзээ орох юм бол доо гэд хүлээгээд байжсэн чинь манай Нэгтлэнгийн багш нар залгаад сургалт онлайнаар явагдана гэдгийг хэлгэж байгаа ах гэж бодсон чинь надад маш гайхалтай мэдээ дуулгасан. Тэр нь болохоор юу байсан бэ гэхээр
манад нэгтлэнгийн багшийн оронтоо гарчлаа. Тэгээд хоёр багш нь чамайг 3-7 хоногийн хугацаанд суралцж явах үедээ те ангиа яаж манлайлж байгаа, за мэдэхгүй байгаа хүүхдүүдэд яаж зааж өгж байгаа байдлуудыг харсан. За хичээлийнхаа онлайн мэдлэг те практик тал дээр мэдлэгтэй учраас энэ хүн багшаар ажиллах боломжтой байна гэдгийг олж харсан юм аа. Манай академид нэгтлэнгийн багшаар ажиллах уу гэдэг санал тавьж исэн. Тэр бол миний хувьд бол үнэхээр гайхалтай мэдрэмж байсан. Яагаад вэ гэх юм бол нөгөө дурлалт бүсгүйтэйгээ бүр илүү ойртох тийм ээ. Тэгээд яг мэрэгчлэрээ бас багшлаад ажиллах боломжийг надад олгож исэн. Гайхалтай мэдээ байсан учраас багшаар ороод одоо хайртай хүнтэйгээ бүр хамтдаа байх боломжийг бол надад бүрдүүлж исэн гайхалтай мэдээ байсан. Тэгээ миний хувьд бол ерөөхдөө академид 3 жил гарантай ажилласан байсан. Тэгээ яг тэндээ ингээд ажиллаа солиё гэж бодож исэн гэсэн. За хань жилтэйгээ учирна гэсэн бодлоор яг академид ингээд байгаад байсан. Тэгсэн чинь миний хайр ингээд нэгтлэнгийн багшаар ингээд ороод ирсэн. Тэгээд за тэр үед ингээд нэгтлэнгийн тэмдэгт нэг юм шинэ багш орж ийн да гэдэг юм бодолтой л ингээд хараад өнгөрч исэн. Тэгэл одоо багш болсон одоо бүр илүү ойртсон тий. За одоо ч ингээ өөрийгөө харуулад өгнө тий. Би ямар хүн бэ гэдгийг мэдрүүлээд өгнө. Тэгээд энэ хүнийг заавал өөрийн болгоно гэд бодсон байсан. Тэгээд цайны цагаараа ингээд багш нартайгаа ингээ хоол идэнгээ ярилцж байгаад надад нэг асуудал тулгарсан л да. Тэрний юу исэн бэ гэхээр манай хүнийг 1988 онд төрсөн гэдэг яриа тэр үед яваад тэгсэн би өөрөө 1995 оных байдаг. Яна надаас ч 7 их чим биш дээ гэд. Тэгээд нөгөө насны зураг гэдэг зүйл чинь надад одоо асуудал болоод ирсэн. Яг вэ гэхээр би хизээч амьдралдаа одоо өөрөөсөө их хүнтэй суун тэ үеийнхэн гэдэг бодол байгаагүй хүнд дурлсан бүсгүй маань нас нь надаас 7 гэж таарсан. Тэгээд би яг хэсэг хугацаанд бол жоохон эргэлдсэн тэ. За надаас 7 их юм чи одоо ингээд хэцүү байх та яах байх та гэж бодож исэн боловч эргээд ингээд дурлсан бүсгүйгээ бодоод үзэхээр ингээд хамт ингээд ажиллаж байхад байгаа байдал нь бол хизээч надаас их юм шиг байгаагүй, бараг дүү юм шиг байсан. Тэгээд өөрөө царай нь үнэхээр хөөрхөн, тэгээд овргуу царайтай. Тэгээд хүн болгон тийм овргуу штэ манай мөөгийн чинь гээд хүмүүс ярьдаг байсан. Тэгээд нөгөө дурлсан сэтгэл дээр маань трийгээ нэмээд өгөнгөт юу зүгээр 7 насны зөрүү бол надад одоо сонирн биш санагдсан. Тэгээд заа нас бол тоош дээ. Бит хоёр л хоорондоо болж ивэл болно бүтнэ гэд тэр нэгэн шалгуурыг бол иймэрхүү бодолтойгоор бол давж исэн. Тэгэл сэтгэл шулуудаад за би нүг 7 нас ирэх байхад надад огтон чамаагүй бит хоёр болж ивэл болоо гэж сэтгэл шулуудаад хайрынхаа одоо илүү дотн байдаг багш нартай хуваалдаад орой хоолнд хамт хэдүүлээ сууя гэж нэг худлаа хэлээд өгөөч. Би тэрэнд нь очсон ширээ засаад ерөнхийдөө болцоо бэлтгэсэн байжээ. Тэгээд манай хүн орж ирэхэд би ингээд сэтгэлээ ижлэгээд байгаамаа гэд багш нартай нь хуваалдаад тэгээд ресторана олцсон, хоолоо захиалцсан, вайн дарсаа тавьсан. Тэгээд хүлээгээд ээжсэн. Тэгсэн миний хайр аюу хөрхөн нөгөө урилгаар ороод ирсэн байжгаад намайг хараа шууд гайхсан. Хүү яагаад ганцаараа сууж байгаа юм бэ? Бусад багш нар яасан гэдэг тэгэхээр за та ишээ суучгаа. Өнөөдөр ингээд би таныг багш нартай хуваалдаад ингээд болзоонд ирж байгаамаа гэд тэ. Тэгээд би таныг ингээд анх хөтлөгч байхаас нь хойш ерөнхийдөө дурлсан. Тэгээд миний энэ академид сурах байсан шалтгаан ч гэсэн ерөнхий та байсан. Тэгээд ийм учиртай гэд ерөнхийдөө сэтгэлээ илчлээд тухайн болзоог бол маш сайхан бол өрнүүлсэн байгаа. За тэгээд нөгөө багш нартайгаа хуваалдаад болзоонд орсон маань их амжилттай болсон. Гэхдээ хариу нь болохоор хэсэг хугацаанд бодож байгаад бас хариу өгөө гэд. Тэгэхээр энэ бодож явах хугацаанд нь бас сэтгэл санааг нь эргүүлэе гэж бодоод дахин нэгэн болзоонд урьж исэн. Тэр нь ямар болзоо байсан бэ гэхээр манай хүн ингээд хамт ажиллаж байхад би ер нь их экстрим юм дуртай гэж бол ярьж исэн. Тэгэхээр нь экстрим аялалд урьж үзье. Тэ экстрим аялалд хамтдаа явж үзье гэж бодоод экстрим аялал захиалга өгөөд за тэгээд тэр болзоог бол гайхалтай болгож исэн. За тэгээд тэр экстрим аялал надад үнэхээр их таалагдчихсэн. Би өөр экстрим юмдаа их дуртай учраас тэгээд экстрим аяллаа болзоонд ураад бид тэр яг ингээд цаг товлоод манай гэрийн гадаа уулзах хэрэгтэй байсан. Тэгээд гэрийн гадаа ингээд уулзсан чинь би болохоор ингээд нэг чөлөө туц өмсөөд ингээд өрөвчөө үрээд ингээд гараад ингээд гэрээсээ гараад гүйсэн чинь манай хүн болохоор яасан бэ гэхээр гончтой ингээд бүр ботинктэй тэгээд ингээд баглаа цэцэг ирсэн ингээд манай гэрийн үүдэнд ингээд зогсож исэн. Энэ нь надад бүр ингээд маш гоё мэдрэмж өгсөн. Тэгээд яагаад вэ гэхээр би ингээд экстрим аялалд явж байгаа хүмүүртлөө ингээд гонч өмссөн цэцэг ирсэн зогсож юм ерөөс төсөөлөөгүй надтай адилхан л ингээд яг ингээд чөлөө туцсан өмссөн байгаахтаа гэж бодож исэн чинь үгүй байсан. Тэгээд машин дотроо суугаад хоёлаа ингээд аялалд явна штэ. Өөрөөс нь чөлөө туц байгаа юу гэдэг ингээд тэсгүй асуусан. Тэгсэн чинь ингээд чөлөө туцсан байгаа гэж хэлэхэд нь
энэ хүн ямар гоё төлөвлөгөөтэй, ямар гоё ингээд юм сэтгэл гаргаж хаана тийм бэ гэдэг нь надад бас ингэж аюу таалагдаад энэ хүнийг их одоо сэтгэл бас ингэ жоох энэ хүн рүү ингэ сэтгэл бас ингэ явж эхэлсэн тэр үед. За тэгээд экстрем аялалч гэсэн гайхалтай болсон. Тэгэнгүүт нь за одоо манай хүн ч надад барыг зөвшөөрөх бах таа гэд бодсон байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа мессежээр хариу ирсэн. За тэгээд ямар хариу ирсэн бэ гэдгсэн чинь одоохондоо би ингээд хүнтэй ирэх бодлого байгаа. Тэг хүнтэй суугаад байгаа үгүй гэдэг хариу ирсэн. Тэр мэдээг сонсоод надад одоо хичээл зүтгэл маань ингээд талаар болсон юм шиг санагдчихсэн л да. Тэгвэл ерөнхийдөө бодоод үзсэн. Би бол таалагдаагүй дэ бол биш баха. Өөрийн хувьд бол нөгөө насны зөрүү гэдэг зүйл байгаад байгаа. Тэгэхээр насны зөрүүнээс 7 дүү хүнтэй суугаад одоо яг хань төшиг болоод явж чадах уу гэдэг зүйл дээр бол эргэлдсэн байх гэж бодоод за насны зөрүүнийх нь ойлголтыг бол арилгая. Би бол ингээд 7 насаар дүүч гэсэн те өөрийг чинь толтол хайрлаа жаргахад аваад явчих чадвартай хүнээ гэдгээ хайртай харуулъя гэж одоо бодоод бүр илүү ихээр сэтгэл шододож ирсэн. Тэгэл ажил дээрээ байхдаа ингээд хайртай арай илүү халамж тавиад те илүү хандаад би бол ямар хүн бэ гэдгээ бол илүү их харуулах гэж бол хичээж исэн. За тэгээд дахиад нэг асуудал тулгарсан. Тэр нь болохоор юу байсан бэ гэхээр манай ээлжийн амралтаа аваад одоо явах хугацаа нь болцсон байсан. Тэгээд ээлжийн амралтаа аваад Эрдэнэ дот руу яваад өгцөө. Тэгээд би ч нөгөө үгүй гэд хариулт авсан байдаг. Тэгсэн чинь дээрэс нь ээлжийн амралттайгаа яваад ингээд бүр зай холдчихдаг. Тэнгүүд ч нөгөө улам өөрийгөө ойлгуулъя, тэ мэдрүүлье гэж исэн боломжийг маань ингээд бас хаагаа хийсэн. Тэгснээ би бас дахиж бодсон. За энэ хүн ингээд холдсон байхад нь одоо чимээгүй болчих магадгүй гэж бодож магадгүй те хол байгаа ч гэсэн би өөрөө чинь гэж байгаа миний өөрөө чинь гэсэн сэтгэл бол яг үнэн шүү гэдгийг харуулъя гэж бодоод Эрдэнэт хотод байхад нь өглөө болгон би өглөө шүлэг болж мессеж ичдэг байсан. Өглөө ингээд миний шүлгийг уншаад те тухайн өглөөг бол ирч хүчтэй өгтаад аз жаргалтай өглөөг угтаасаа гэдэг үднээс тэгээд орой болгон бас сайхан амраараа гэд шүлэг болон мессежүүдийг бичдэг байсан. Тэгээд миний мессежийг уншаад те айгуу гоо сэтгэл хангалуун сайхан амардаг байгаасай гэд. Тэгээд ямар ч байсан нөгөө үргэлж холбоотой бай те би таны гэсээр байгаа шүү гэдгээ бол харуулъя гэдэг бодолтой бол байнга мессеж бичдэг байсан. Тэгээд яг үнэндээ би энэ хүнд үгүй гэд хэлсэн байгаа хайртаа. Тэр үед гэтэл миний хариулт дээр ингээд үгүй гэж хэлсэн ч гэсэн ингээд хариу авсан мөртлөө над руу ингээд холбогдох нь бүр ингээд хаяхаа биш тийм ээ. Зүгээр нь ингээд сонирхоод ингээд за нэг ирэхэд үзчихье гэж бодчихсон болвол за үгүй хэцүү юм чинь гэд хайчих байх. Гэтэл үгүй эсрэгээрээ бүр ингээд аюугаа ээлж амралтанд явцсан бахад өглөө болон гоё мессеж чийл, орой болгон аюу гоё мессеж чийл. Тэгсэн хэрнээ бүр ингээд амар ингээд бүр ингээд дайр тавшлаа тий. Ингээд хариу нэхээд бүр ингээд илүү бүр ингээд нэг ядаргаа болоод байгаагүй. Ингээд зөв өглөө бичээд орой бичээд ингээд яг ингээд өөрийгөө гоё илэрхийлжсэн. Тэр нь надад үнэхээр гоё санагдаад бас л тий бас ингээд бодох тий бас байж болох юм уу да гэдэг юм бас бодлоос ингээд тэрийг бас төрж исэн. Тий. Тэгэл ээлжийн амралт яг 8 сарын сүүлээрээ дуус тараад ээлжийн амралтаас хотод ирээд ажилдаа орсон. За тэгэнгүүт нь л одоо бодож байгаа юм чинь. За би бас ингээл хол байхад нь ч гэсэн ингээл мессеж хийсэн бас тодорхой бас үнэлэмж нь нэмэгдсэн байхаа. Дахиж нэг уулзаад одоо сэтгэлээ илэрхийлээд үзье. Ямар хөө байна гэж уулзъя гэж бодоод за яаж ингээд хамтдаа цагийг өнгөрүүлэх тийм боломж гарах вэ гэж бодож ирсэн чинь миний төрсөн өдөр нь 9 сарын 2-нд тэг яг нэг 8 сарын сүүлээр 25-наар ирсэн байсан болохоор төрсөн өдрөө далимдуулаад уулзъя гэж бодоод би тэгээд өмнө нь өрдөө огт гадуур тэмдэглэж үзээгүй төрсөн өдрөө ээжтэйгээ гэр бүлээрээ тэмдэглэдэг байсан би чинь гинт одоо гадуур төрсөн өдрөө хийхээр болоо. Тэгэл төрсөн өдрөө хийвэл ажлынхныгаа урих юм бол одоо манай хамт олон хүрээд ирнэ. Тэгээд миний дурсан бүсгүй маань хүрээд ирнэ гэсэн бодолтойгоор төрсөн өдрөө гадуур хийхээр болсон. За тэгээд бүх юм төлөвлөсний дагуу урьснаар манай хүн ч гэсэн ирсэн манай хамт олнууд ирээд төрсөн өдрөө үнэхээр гайхалтай болсон. Тэгээд би хүргэж өгөнгөө харийнхаа бас сэтгэлийг сонсъё те өөрийгөө би дахин нэг илэрхийлж үзье гэд хүргэж өгж явах явцсандаа надад ч гэсэн ингээд 7 насны зөрүү гэдэг зүйлүүд анх л хэцүү байсан. Тэгтээ нас бол би тоо гэж бодоод өөрийг чинь бол би хайрлах чаднаа. Би бол хүний нөхөр болох юм бол те энэс дутгааргүй хайрлаад хамгаалаад явж чаднаа гэдгээ бол илэрхийлээ дахин нэгэн сэтгэлээ илчилсэн. Энэ үе надад бүр аягүй гоё байсан. Яагаад вэ гэхээр миний төлөө гэтээ үгүй гэдэг хариулт авцсан байгаа мөртлөө миний төлөө хизээш төс өдрөө гадар тэмдэглэж үзээгүй ижиж надтай цагийг өнгөрөөх те хойлгоноо байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө
төсөө өдрөө гадуур тэмдэглэсэн гэдэг нь надад их гой санагдсан. Тэгээд бүр ингээд илүү энэ хүнд итгэл бас нэмэгдсэн. Яг л үнэхээр л надад үнэхээр сайн болчоод яг үнэхээр намайг ингээд одоо тий эхнэрээ болгож авъя гэдэг ийм бодлоор ингээд надтай харьцаж байгаа юм байна гэдэг ийм бодол төрөөд бүр ингээд илүү их ингээд итгэл бас төрж эхэлсэн. Тэгээд гэрт нь хүргэж явах хооронд ингээд энэ ярианаас би арай бас нааштай болцсон юм байна те, намайг бас өөрөөр хардаг болцсон юм байна гэдэг зүйлийг мэдээд авсан учраас 9 сарын 2-ны төрсөн өдрөө хийжээд 9 сарын 6-нд болохоор дахин болцоонд өрсөн. Тэр нь болохоор ямар болцоо байсан бэ гэхээр хүүхдийн парк дээр өрсөн. Яагаад хүүхдийн парк вэ гэхээр надад алсын харагч бол хамгийн чухал байсан. За хэдэн тоглоом дээр сууж байгаад яг алсын харагч дээр байхдаа л үрхийг саналаа тавья да гэж бодоод тэгээд тоглоомор тоглож байгаад яг нараа ингээд шингэх үеэр алсын харагч дээр хамтдаа суухаар болоод тэгээд алсын харагч дээр суугаад яг ингээд хот ингээд дээшээгээ алсын харагч маань нэлээд дээшлээд хот ингээд бүрэн харагдах үеэр хайртай дахиад одоо надтай үерхийг саналыг тавьсан. Би бол үнэхээр танд чинь сэтгэлээсээ хайртай тий. Би бол одоо ингээд хамтдаа байх мөч бидээ ингээд илүү их хайртайгаа би ямар хүн бэ гэдгийг бол харуулж чаднаа. Надтай үерх үү гэдэг саналыг бол алсын харагч дотор бол тавьж ийсэн. Тэр өдөр алсын харагч дээр миний хайр надад үерхэг санал тавихаар нь би тэгья гэдэг хариулт өгсөн. Яагаад тэгья гэсэн бэ гэхээр энэ хүн битээр хамгийн гол нь битээрийн давуу тал нь юу байсан бэхээр хамт ажиллаж ирсэн гэдэг нь нэлээд том давуу тал болсон. Зүгээр нэг ингийн ингээд хамт ажиллаагүй байжгаад нэг 7 сая дүү залуу над дээр ирээд те ингээд хэдий удаа болцоонд дураад эрхий гэдэг санал тавьсан бол би бол үгүй гэдгээрээ л байхасан. Тэгээ би яагаад энэ хүнд те зөвшөөрсөн бэ? Хайртай зөвшөөрсөн бэ гэхээр хамт ажиллаж байхдаа би хайрхан аюу гой шинж чанаруудыг олж харсан. Нэгдүгürt маш хариуцлагатай, маш эмгц зэгцтэй. Тэгээ хүнтэй харилцаж байгаа харилцаа, дээрэс нь хандлага, юмд хандж байгаа байдал, чин сэтгэл яг энэ бүгдийг би олоод харсан байсан. Тийм учраас би за энэ хүн хичнээн надаас 7 наснаар дүүч гэсэн. Яг үнэндээ үнэхээр хариуцлагатай. Яг ингээд ирээдүйн хань ижлэн болоод тэ гэр бүл зохиогоод явхад үнэхээр болохоор хүн байна да гэж ингээд бодсон. Гэхдээ би яг ингээд бүр гэр бүл болъё гэж бодоагүй. За юу ч гэсэн би үнэндээ үерхэд үзье. Надаас юу унах вэ тийм ээ? Үерхэд үзье. Тэгээ бүр илүү ингээд татансаад энэ хүний таниад үзье гэдэг юм бодлоо би бас тэгья гэдэг хариулт өгсөн. Тэгэл үерхийг саналд маань зөвшөөрөөл юу би бол хагартлаа баярлж байсан. Яг вэ гэх юм бол одоо нэг зорьсондоо хүрсэн юм шиг л тийм ээ. Дурлсан бүсгүйгээ өөрийн болгож би чадлаа штэ тий. Одоо ингээд үерхчихэж байгаа юм чинь өөрийнхөө хайрыг улам их мэдрүүлээд одоо энэ хүнтэй би өхөн хөвгтлийн гэрхийн төлөө явнаа гэдэг одоо бүр сэтгэл шулуудаад үерхэж эхэлсэн өдрөөсөө би нууцаар одоо утсан дээрээ story гэдэг аппликейшн татаад тэр маань болохоор хайрын түүхэн ингэж одоо бичдэг, тэмдэглэдэг аппликейшн байсан. Тэгээд үерхэж эхэлсэн өдрөөсөө хойш 100 өдөр одоо ямар ч тасралтгүйгээр бол хайрын түүхэн ингэж нууцаар биччихсэн. Тэгээд тэрэн дээр болохоор яг тухайн өдөр одоо хамгийн гоё те мартаж болохгүй тийм сонирхолтой зүйлсүүдээ ч юм уу эсвэл хайртай хүндээ хайраа илэрхийлсэн тийм үгнүүдээ бол ерөөхдөө хадгалдаг байсан. Тэгээд 100 дахь өдрөөсийнхөө баярыг тэмдэглэснээс хойшоо одоо ингээд 247 дахь өдөр нэг жилийн те бие биенийхээ төрсөн өдөр гэх мэтчлэн зүйлүүдээр одоо байнга тэр стори дээр бол хайрын түүхээ бол хадгалж үлддэг. Энэ хайрын түүхээ бичсэн энэ аппликейшн энэ стори надад маш их таалагдсан. Тэгээ хайрынхаа тэр түүхийг үзээд би бүр нэг өдөр уйлаад үнэхээр сэтгэл хөдлөж исэн. Тэгээ миний хувьд болохоор би өмнө хүнд хайртай гэж юусоо хэлж үзэг байсан. Тэр хэмжээнд би болохоор яг ингээд хүнд өөрөө бүр ингээд чин сэтгэлээсээ хайртай болж иж хайраа гэдэг үгийг хэлнэ гэж ингээд боддог байсан баггүй. Гэтэл яг тэр үгийг би ингээд яг чин сэтгэлээсээ хайртай гэж хэлэх хэмжээнд бол байгаагүй байсан. Тэгээ би хайр дээр л яг ингээд хайртай шүү гэдэг үгийг би ингээд хэлж исэн. Тэр хэмжээнд битээр ингээ хайр ингээ аюу гоо ингээ өвлчлээд үерхэж эхэлсэн өдрөөсөө хойш битээр бүр улам илүү бүр ингээ бие биендээ хайртай болоод битээрийн хайр бүр улам илүү ингээ цэцгэлжсэн. Тэгээд битээр яасан бэ гэхээр нэг шийдвэр гаргасан. Хоёлоо за үерхэж эхлээд 2 сарын дараа хоёлоо хамт амьдрья гэдэг юм шийдвэр гаргаад битээр ажлынхаа ойролцоо байр түрээслээд хамт амьдарч эхэлсэн байгаа. Яг энэ шийдвэр гаргаснаас нэг бодлын бүр аюу гоё байсан. Ягаад гэвэл тэр үед ингээд ковид гараад улам илүү бүр ингээд нэг ингээд зөвхөн онлайнаар ажиллаад ингээд
гадуур ерөөсө хүн явуулахгүй тийм нөхцөл байдалтай бүр ингээд карантин тавигдсан. Тэгээ энэ үед бид бие биентэй хамт амьдрах шийдвэр гаргасандаа бүр маш их баяртай байдаг. Ингээд шийдвэр гаргаад улам илүү ойр дотнолоо би бинийгээ таньж мэдээд тэгээд яг илүү би бинийхээ хайрыг яг ингээд илүү би бинээс олж хараад илүү би биендээ хайртай болсон тийм гоё цаг хугацаа байсан тий. Тэгээд бид хоёр чинь ингээд хамт амьдрах шийдвэрээ гаргаад одоо тэнгуут чинь бид хоёр одоо мөнх одоо байнга хамт байдаг болсон. Гэртээ ч хамт, ажил руугаа явахдаа ч хамт, ажил дээр очиод ч хамт тий. Тэгээд бас нэг гоё зүйл нь юу байсан бэ гэхээр манай Монголын үнийн нөөц удирдлага шинжилгээ актив нөгөө дресс кодтой байсан. Тэр нь болохоор нэг ажлын хувцас нь өдөр болго ингээд нэг өнгийн хувцснуудыг ингээ багш нарын жигдэрж өмсдөг. Тэнгүүт чи бид нар нөгөө хамт ажилладаг болохоор ингээд өглөө болго ажилласаа гарахдаа яг ийм хос хувцастай юм шиг те нэг ижил өнгийн хувцас өмсөд 5 өдөр ингээ 5 өөр өнгийн хувцас өмсөд гадар алхахдаг байсан. Тэгээд тэр маань хүртэл бид хоёрт бол үнэхээр гайхалтай санагддаг. Битээчтэй гоё хосоод юм аа гэд хөндлөнгөөс харж байгаа хүн болгон хүүх ямар гоё хосоод вэ гэд хэлж байгаа нь ингээ чихэн сонсогддог байсан. Тэгээд бид хоёр ерөнхийдөө ингээ жил гарan болоод хамтдаа ингэж амьдраад бие бинийгээ таньж мэдээд тэгээд би эхнэртэй хэлсэн л дээ. Одоо ингээд хоёлаа ингээд гэр бүл болёо, аль биесээр те эхнэр нөхөр болёо. Би өөрийг аль биесээр эхнэрээ болгож авъя гэдэг саналыг тавиад манай хүн зөвшөөрөөд тэгээд Эрдэнэт хотыг зорж хайртай өнийхөө аав ээжээс охиныг нь аль биесээр бол бэр гойж авч ирсэн. Яг өөрийгөө бэр гуйлгасны дараа аль биесээр бэр гуйлгасны дараа хүүхдтэй болно гэж боддог байсан. Ингээд нэг гайхалтай мэдээ яасан гэхээр бид тэр бэр гуйлгаад эргээд хоттой ирсэн чинь миний сайхан гүнжин ээжийн хэлээд бүрлдэж эхэлсэн байсан. Ийм гайхалтай мэдээг хайртай дуулгаад гайхалтай сайхан ингээд хайрын бүр ингээд үнэхээр аж аргалтай сайхан мөч биднэрт тохиолдсон бид гуравт. Тэгэл ажилласаа ингээд ороод ирсэн юу ч мэдээгүй байжсэн чинь л ингээд хайр цагтаа бэлэг ингээд бэлтцсэн. Маа хараа гэж надад өгөхгүй. Тэгэл би хүш юу хараа ямар нэгэн баяр болсон юм бэ гэл тэгээд нэгэд харсан чинь тест хийсэн. Тэгээд би ер нь энэ мэдрэмжийг өмнө авч үзээгүй баха. Тэр тестийг хараад ингээд бараг юм шоконд орж байгаа юм шиг байдалд орсон. Би ингээд болчихж байгаа юм уу? Би ингээд үр хөвгттэй болчихж байгаа юм уу гэдэг зүйл одоо баярлах тэгээд цочирдох хоёр одоо зэрэг давхцсан одоо тийм сэтгэлийн хөөрөлөөсөн. Тэгээд жоохон тайвшраад хайргаа тэрж аваад одоо хайрдаа маш их баярлалаа нэрээ. Миний ингээд махцсны тасархайг надад ингээд төрүүлж өгөх гэж штэ. Бид хоёрын хайрын дундаас дахин нэгэн юм агуу хайр бий боллоо штэ гэж хайртайгаа тэрвэл үнсэл одоо маш их баярлж исэн үе байсан. Тэгээд охин маань төрөөд ааваараа мэдээж оглох учраас бид хоёр одоо аль биесээр гэрэлтэй батлуулъя гэд 2022 оны 4 сарын 11-нд бол гэрэлтэй батлуулж исэн. Хайрыгаа бол одоо ингээд ямар ч асуудалгүйгээр тайван, эрүүл саруул үр хүүхдээ хайр дүрэн үлгийдэж аваасаа гэдэг үднээс өдөр болго ингээд харига ажилдаа явахдаа үнсэд гардаг тийм ээ. Орой ажилдаа ирээд ингээд би хаана өвдсөн байвал барьж өгдөг гэх мэтлэн хайр халамж маань бол улам нэмэгдсэн. Тухайн үед яг анх жирэмсэн болж эхлэх үедээ жоохон тонус гэдэг зүйл бол өгөөд би хаан жоохон тавгуудчихсэн. Тэгэнгүүт бид хоёр шууд миний хайр ажиллахаа болоо тий. Үр хүүхдээ ойлоо бодсон дээрээ би ганцаараа амьдралаа аваад явж чаднаа гэд. Тэгээд харийнхаа ажлаас нь гаргаад гамаа бариа гэд ерөөхдөө гэрт нь байлгасан. Би ажилдаа ганцаараа явдаг болсон. Тэгээд би яг юу гэж бодсон бэ гэхээр өглөө үнсээд гарахдаа ажил дээр очиод бүр хайрын мессежүүдийг бүр араас нь урсгадаг байсан. Миний хайрын яг одоо энэ явуулдаг байсан мессежүүдэнд үнэхээр гоё мэдрэмж төрүүлсэн. Тэгээ яг одоо энэ мессежээ болохоор миний одоо нэг ч өдөр алгасаагүй одоо хүртэл бичсээр байгаа. Цааш тааж бичнэ. Тэгээд хамгийн гол нь миний хайрын одоо ингэж өдөр болгон бичдэг энэ одоо мессеж энэ үгнүүд нь ингээд зүгээр ингээд одоо яг ингээд сайхан сэтгэл төрүүлчихье гэд бичдэг зүйл бол яг биш. Яг ингээ минийэр ингээ бичдэг шигэ үйлдэл нүртлээ тийм байдаг. Яг ингээ үзүүлж байгаа хайр нүртлээ илэрхийлэмж нь яг тийм байдаг. Тэгэл ингээд яг ингээ жирэмсэн байх хугацаанд хүн ингээд амар одоо хэцүү болдог тий сэтгэл санаагаар ундаг гэсэн боловч миний хувьд бол ерөөсөө тийм байгаагүй. Нэг ч ингээ сэтгэл готролтой, сэтгэл санаагаар унсан, ятарсан, хэцүү байсан тэр зүйл ерөөсөө байгаагүй. Энэ нөлөөр би яг яагаад юм бэ гэхээр ийм гайхалтай хайртай уучраад энэ хайрынхаа одоо тий хайр халамжинд ийм гоё байсан. Тэгээ үнэхээр гоё байж байгаад бид тэр ингээд хүүхдээ ингээ одоо хилээд бас тээж ийсэн. 2022 он бол маш аз жаргалтай мэдээ буюу хүний амьдрал тохиох бас хамгийн хэцүү үе ингээд тохиолдсон.
Тэр нь юу гэхээр би ингээд охиноо яг төрхөөс 1 сарын өмнө одоо хороо дэлхийд хамгийн хайртай, хамгийн үнцэнтэй ээжийг алдсан тэр мөч байсан. Тэгээд ээж минь бол ингээд яг тэр үед манай гэр бүлийн үед бол ингээд хамгийн анхны гүнж нээсэн миний охин. Тэгээд ээж бол яг ингээд тэр миний охиныг харахыг маш их хүсэжсэн, маш их хүлээжсэн тэр үеэсэн. Тэгээд яг тэр үед би ээжийг алдаад маш хэцүү, бүр ингээд үнэхээр хэцүү үе ингээд байсан хэдий ч хайр гэдэг зүйл ямар агуу юм бэ те. Хайртай хүн ингээ хажууд байх одоо те ямар чухал юм бэ гэдэг хань жилийн хажууд байх ямар чухал юм бэ гэдэг одоо тэр зүйлийг яг тэр хэцүү үед амар ойлгосон. Тэгээд яг тийм хүнд хэцүү үед ерөөсөө яг ингээд би нэг хайр халамж хайртай хүний одоо тийм хамт байхын мэдрэмж ямар чухал юм бэ гэдгийг тэр үед л маш ихээр мэдэрсэн. Яг ээжигээ тэр алдах мөч одоо бит хоёрын хувьд бол одоо баг энэ амьдралын учирснаас хойш хамгийн хүнд үе байсан. Төрхөөсөө өмнөх 7 хоногийн өмнө эмнэлэг твэх шаардлагатай болоод эхнэлгээс эмнэлэг твтээд тэгээд 12 сарын 7-ны өдөр манай хүн өвдөж эхлээд хайртай хүнийг төрхтөн заавал хажууд нь байна. Би төрхтөн заавал орноо гэж боддог байсан учраас VIP өрөөнд захиалга өгсөн байсан. Тэгээд нөгөө өвдөлт өгсөн учраас VIP төрхийн өрөөрөө шилжих шаардлага гараад тэгээд би эмнэлэг дээр очиод төрхийн өрөөнд бол хамтдаа орсон. Миний хайр бол ингээ өвдөд эхэлсэн байсан л да. Одоо бит хоёрын ингээд хайрын дундаас гарч ирсэн охин үрээ ингээд үлгэдэж авах гад ямар их зовлон туулж ийна тийм ээ. Ихийгээ чалдлаа. Энэ их төрхийн өвдөлтийг ч мэдэрж гин. Тэгэл би тэр үеэс би энэ хүнийг бол зөвхөн л хайрлах хэрэгтэй юм байна. Би энэ хүнээс өөр юм хүсэх шаардлагагүй мэн гэдэг зүйлийг тухайн үед бол маш ихээр мэдэрч ийсэн. Тэгэл төрөх үе хүртэл ингээл өвдөж байгаа газар болгонд нь ингээл массаж хийгээл тэгэл өвдөд штэ хараа хэцүү байна гэх үед нь ингээл сэтгэлээр дэмжиж аль болох ингээд эрүүл саруул их үр хоёрыг ингээд эрүүл саруул төрүүлэхийн төлөө одоо бүх сэтгэл зүрхээ зориулж төрхийн өрөөнд бол байсан. Ер нь эмэгтэй хүн төрнө гэдэг бол үнэхээр хамгийн сайхан мэдрэмж өгöd хамгийн бас хэцүү үе байдаг юм лээ. Тэгэл яг ингээд эмэгтэй хүн төрж ийж одоо ээжийг ойлгодог гэдэг үнэхээр үнэн үг. Тэгээд ээж минаас хэлдэг байсан л та. Миний охин бол одоо эгчтэй хоёр бол ээжигээ яг ингээ бүрэн сайн ойлгоогүй байгаа гэдэг байсан. Тэр үед би ингээ ойлгож байгаа гэдэг байсан ч гэсэн яг ингээд өөрөө төрж үзсэнхэн дараа ээжийн хайр их хүн гэж яг ямар агуу юм бэ те гэдгийг үнэхээр бүр тэр үед л бүр ингээ чин сэтгэлээс амар их ойлгосон. Тэгэл би за тэр үед за би ээжигээ ажиргалтай байх хэвээр, хайртай хүн ажиргалтай байх хэвээр дөнгөж энэ хороо дэлхийд мэдлж байгаа үрээжсэн ажиргалтай байх хэвээр гэдэг үүднээс сэтгэлийн хаттайгаар бүр ингээд шүдээ зугаад тий тэгээд би ингээд одоо сайхан үртэйгээ уулзсан. Тэгээд сайхан үр маань яг ингээд чэйжин дээр ингээд тий ингээд хөвтөх тэр мэдрэмж бүр ингээд үнэхээр хороо дэлхийд авч ханаас ч авч болохгүй хамгийн гайхалтай мэдрэмж л яг тэрээсэн. Тэгээд энэ ингээ бүгдийг тавч туулахад ерөөсөө яг ингээ хань ижлэг ямар чухал юм бэ? Хайр гэдэг ямар чухал юм бэ? Хайр өөрөө ямар агуу юм бэ гэдгийг яг тэр цаг хугацаа мөч бүхэнд л ингээд үнэхээр гайхалтайгаар мэдэрч ийсэн. Үнэхээр ерөөсөө яг ингээд ихийн хайрч байна уу? Хань ижлийн хайр байна уу? Үр хүүхдийн хайр тийм ээ? Эцгийн хайр гэж ямар агуу зүйл байдг юм бэ гэдгийг дахин мэдэрсэн тийм цаг хугацаа байсан. Одоо бидэн гурийн хувьд мөрөөдлийн хурмаа хийгэлүүлсэн. Тэгээд би хайртай ганцхан олдох амьдралд нь заавал хурмын дайсан зөмсгөнөө, мөрөөдлийн хурмаа хамтдаа хийнэ гэдэг амлалтаа өгсөн. Тэгээд одоо боломжгүй байгаа ч гэсэн боломжтой үедээ бол заавал хурмаа хийнэ гэж төлөвлөсөн байгаа. Тэгээд би яг шүтэр цэцгээ бол дагдаг. Тэгээд шүтэр цэцгийнхаа хурмыг бас харсан, үзэсгэлэнтэй маш гоё хурмыг хийсэн. Тэгээд хурмаасанд нь бас баяр хүргэе. Тэгээ мөн яг ингээд лайв үзээд байжсэн чинь шүтэр цэцэг маань болохоор хүслийн хурим гэдэг юм контент хийж байгаа. Тэгээд нэг ингээд гайхалтай хусаа шалгаруулад хурмын ингээд хийж өгнө гэдэг энэ одоо лайв үзээд бүр амар гоё санагдаад ингээд хайртай ирээ шууд хараа ийм гоё контент болж энэ хоёлоо оролцъя гэдээ ирээд хэлсэн байгаа. Тэгээд тэр постыг хараад
хайртай өгсөн амлалтандаа хүрэх боломж надад байна те. Мөрөөдлийн хурмаа хийх боломж байна гэж маш их баярлсан. Тэгээд тэр өдрөөс хойш хайрын түүхээ хэрхэн яаж бичих вэ? Яаж найруулах вэ гэж хайртайгаа ярилцаад те өдөр болгон хайрын түүхээ үнэхээр гоё бичгийн төлөө чин сэтгэлээсээ бол хандаж бичсэн. Тэгээд хайрын түүхээ явуулаад эхний шатанда шалгараад одоо шилдэг хосуудынхаа нэг болсон бол бид гурав нь одоо туйлын их баяртай байгаа. Тэгээд яг миний харин нэг ажлынхаа өдөр дундуур нь ингээд уцар залгасан. Тэгээд хараа өсгийн хорим гэдэг имэйлээс хариу ирсэн байна гэхгүй юу. Хүүхд тийм үү хараа юу гэсэн бэ гэсэн чинь ингээд танаа гэр бүл ихний 10 хосод ингээд шалгарсан байна. Баяр хүргье. Нэгдүгээр шатандаа шалгарсан гэдгийг мэйл ирлээ гэдэнгүүд нь би бүр тэр мэдээг сонсоод л шууд нүднээс ингээд нулимс гарсан. Бүр үнэхээр гоё санагдсан. Тэгээд ямар гоё юм бэ хараа. Хоёулаа ингээд энэ ингээд одоо юунда хоёр дахь шатандаа тэмцээд ингээд өслийн хөрмөө хийчихвэл ямар гоё вэ гэд хоорондоо яриад бөө баярлж байсан. Тэгээ одоо бол ингээд битээр ингээд яг энэ одоо контентын эзэд болоод тий өслийн хөрмөө хийхийг үнэхээр чин сэтгэлээсээ бүр ингээд маш их хүсэж байна. Бүр үнэхээр хүсэж байна. Чөөдөр цэцэг жүжигчин болон Зэтэрэ ивент хоолынхаа хамт олонд та бүхэндээ дахин баярлсан талархснаа илэрхийлж байна. За ингээд гандлахын гэр бүлийн хайрын түүхээр аялсан та бүхэндээ маш их баярлалаа. Баяр таа.